Эрдэнэт хүний амь нас өвчин зовлонтой холбоотой асуудлыг зоосны нүхээр шагаан мөнгө болгон харж сэтгэж байна гэдэг нь Бурхны хэлээр бол төвчж болшгүй 10 хар нүглийн нэг, энгийн хэллэгээр бол хүн чанараар хөлийн ойм шиг болсон гэсэн үг юм. Тэр тусмаа эмч хүн ийм зүйл хийнэ гэдэг бол аимшигтай хэрэг. Сүүдийн үед дэгдээд байгаа нэг шууган бол эрүүл мэндийн дэд сайд асан амар санаатай холбоотой сенсац юм. Болсон явдлыг тоомлож дараалалд оруулж эрэмблээд нэг үзье. Шууган дэгдээсэн ярилцлагын гол сенсац нь Элэгний Онон сангийн түүзийн дарга доктор Наранбаатарын ярилцлага. Америкийн нэгдсэн улсад болсон элэгний С вирусыг эдгээдэг эмийн танилцуулах хуралд ирсэн дэд сайд амар санаа эндээс нэг том бизнесийг олж харжээ. Тэрээр уулзалтад оролцохоор очиод Онон сангийн Наранбаатарт нэг бизнес санааг шууд тулгасан байна. Би нэмийг маш том бизнес гэж харж байна. Чи надтай хамтраад энэ бизнесийг хий. Ашигын 80%-ийг нь би авъя, 20%-ийг нь чи ав. Би өвчтөе хүмүүсийн мэдээллийг халдад өвчин судлалын үндэсний төвдөр ч юм уу нэг газар цуглуулад нэгдсэн байдлаар оруулж ирнэ гэсэн саналыг пал хийтлэн тавьсан байдаг. Цаашлаад Монгол дэрэнгүүтээ Америкчуудын $900 санал болгож байсан эмийн үнийг сайд амарснаа хэвлэлийн хурал дээр $1800 оруулж ирэх гэж байгаа зарласан байна. Хоёр нугал зархналтай эрхэмдэд сайдтай байна. За тэгээд үйл явдал цааш үргэлжилж 2014 оны 6 дугаар сард Грег Алтон нарын хэдэн хүн тухайн үеийн эрүүл мэндийн сайд удуултай уулзаж энэ талаар ярилцахаар болжээ. Тэгтэл сайд удуулна ш дэд сайд амарснаа гадаад харилцааны мэргэжилтэн гэх нэг хүнтэйгээ гарч ирсэн байна. Гарч ирэнгүүтээ манай төр наад эмэг чинь худалдаж авч чадахгүй. Халдварт өвчин судлалын үндэсний төвдөр ч юм уу хүмүүсийн мэдээллийг цуглуулад за тэгээд оруулж ирье гэж хэлснээр уулзалт үр дүнгүй болж Грег Алтон тэргүүтэй хүмүүс хоорондоо 900 Америк долларын эмийг 1800-г зарласан. Ер нь энэ хүнээс хол явах ёстой байна гэж ярилцсан байна. Болсон явдал гэвэл ерөнхийдөө иймэрхүү. $900 үнээр зарлагдсан эмийг мань амар санаа дэд сайд байх үедээ $1800 болгон зарж өвчтөе хүмүүсийн өвчин зовлон дээр баяжхад санаархсан энэ. Монголд байгаа 200 мянган шам элэгний өвчтөе хүмүүсийн өвчнийг бизнес болгон гарч түүнийхээ төлөө ийм том төслийг зогсоож чадсан байна. Дашрам дуртахад Happy Veritas гэмэх элэгний эмнэлэг бол мань дэд сайдын хувийн эмнэлэг эмгэнүүлээ. Явж хувьдаа амьлагтай хүнийг дэд сайд болгочихдаг. Дээр нь өвчтөн биш мөнгө гэж хардаг хүнийг шийдвэр гарах хэмжээний том судал суулгасан ийхүү 200 мянган өвчтний өвчин зовлон улам бүр нийлэрч хайсан нүгэлтэй үйл явдал болжээ. Төрд гаргаж болохгүй гэж хүн бий. Элэгний эмтэй холбогдсон дэд сайд амар санаагийн паян ийм юм. Одоо нэг маргаан байгаа. Мань амар санаа Онон сангийнхныг өөрийгөө гүтгэлээ хэмээн шүүгдөгч ялт байгуулад байгаа тухайга өөрийн Facebook хуудаснаа зарлжээ. Гэхдээ тэрээр Онон сангийнх намайг Америкт болсон уулзалтанд оролцоогүй гэж гүтгэсэн байна. Азуулж надад ийм уулзалтанд оролцох хүсэлтэд явуулсан хуудасаас үлджээ хэмээн постолж олон түмний анхаарлыг шал өөр асуудал руу хандуулах гэж оролцжээ. Асуудлын эдрэн тэрээр уулзалтанд оролцсон үгүүд огт биш юм. Дэд сайдасан амар санаа нь $900 зарагдсан эмийг $1800 элэгнэгт монголчуудаа Монголын 200 мянган орчим өвчнүүдэд зарах гэж байсныг нь илчилсэн хэрэг. Тэмээхээр ямаагаад эм трейний үн хаш ярихаар өөдөөс нь хурал тасалсан үгдгоо яриад байгаа нь эцсийн хүн алж айсан хүн адуу үргээхийн үлгэр их чинь болцоход байна. Одоо тэгэхээр тэр Онон сангийнхны батлаад байгаа 900-г 1800 болох гэсэн эсэгтээрэл шүүхтэлсэн. Түүнээс биш тэр таны гадаад дотоод явж гахаа шууны юм хэдсэн чинь амь нас нь баталгаагүй болчиход байгаа хөөрхий өвчтнүүдэд юуны хамаа. Өвчтнүүдэд ашиг унгах бизнес гэж хардаг хүн улс төрийг юу гэж харах нь бүр ойлгомжтой. Яг энэ асуудлаар таны шүүгдгийг хүлээн сууя.